4 төрлөөр оролцож байгаа. Ганцаарсан хост тэгээд dance step гээ. Тэгээд би 6-5 жил хичээл 6 болон 5 жил хичээлж байгаа. Тэгээд сая энэ тэмцээнд бэлдэж орсон багш бол оргогч. Тэгээд оргогчтой баярлалаа гэж. Ер нь бол энэ тэмцээнд орох гэж бол бэлдсэн бас маш хүн шалгал байсан. Тэгээд манай багийнхан бол их сайн багийнхан байгаа. Тэгээд маш сайн. Тэгээд юмдаа сэтгэл зүгээс сайн нэгтгэж чаддаг.
5 насны ангилалд дууссан Манжуур олон улсын тэмцээний нас насны ангилалд туу амжилтанд оролцсон Light клубын тамирчидтай бид уулзаад байна. За ингээ багийн цэцгэлжуулагч мөнх хориглын сэтгэлийг сонсъё. За баг хэдэн өдрийн бүрэлдэхүүнтэй ирв баг тамирчдын амжилт бас их сайн байлаа. За энэ удаагийн анх удаа зохиогдож байгаа энэ Чит Мудяас зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай клубээс нийт 15 тамирчин ирлээ. 3 насны ангилалд за нэг 20 гаруй төрлөөр оролцлоо. Тэмцээнд орох бэлтгэл сургалтын ер нь хэр удаа байв? За ихэнх тамирчид маань бэлтгэл сайтай байгаа. За зарим нэг 2-3 тамирчид бас 9 сараас хойш бэлтгэл хийсэн байгаа. Хүүхдүүд маань ер нь олон улсад гаргаж ирсэн амжилт одоо өдөр өгцсөн жилээс жилд өсөж байна. Энэ тэмцээний чансаа одоо өрсөлдөөн ямар санагдав? Мэдээж бид нар ер нь Аз ус байгаа. Тэгээд Европчуудаа хойшоо Орос улсын хүмүүстэй өрсөлдөж гин гэдэг нь бол биднэрт бол нэлээд их туршлага болж байгаа, их юм сурж байгаа. Ер нь тэмцээнд орж амжилт гаргаж одоо медаль авахаас илүүтэй олон улсын тэмцээнд бас олон давуу тал байна л да. Энэ тэмцээний одоо ач холбогдол давуу тал хүүхдүүд ирж байгаа үр өгөөч нь юу гэж харж байна багш өнөөд? За мэдээж тэмцээнд оролцоно гэдэг нь бидний хувьд бол маш том амжилт байгаа. Тэгээд оролцоод бас хүүхдүүдтэйгээ өрсөлдөн, бие бинийгээ харж дуурайна. Тэгээд алдаа бол алдаагаа засна гэдэг энэ бол биднэрт маш том амжилт байна. Олон улсын тэмцээнд өмнө нь ямар тэмцээнд орж ирсэн? Би Эрхэн хотод асан тэмцээнд орж ирсэн. Тэр тэмцээнээс ямар тэмцээн болов? Юугаар ялгаатай? Хүүхдүүд нэг хүчтэй тэгээд жижиглээс хийсэн. Өөрийнх нь бэлдсэн үзүүлбэрийн талаар Ер нь бол тэгэл багшаараа айгуу сайн бэлдүүлсэн. Тийм болохоор угаасаа багшаараа бэлдүүлж байгаа болохоор тэгээ угаасаа мундаг болох нь тодорхой. Тэгээ манай багийнхан бүгд ер нь бол айгуу мундаг орлсон гэж бодож байгаа. Тэгээ ганцаарсан дээр бол зөндөө олон мундаг тамирчид байсан. Тэгээд жоохон айгуу юу боломж бол амар өндөр байсан. Яг энэ удаа гэх төр бол тэгээд ер нь бол сайн оролцсон бүгдээрээ тэгээд бэлгийн сургуультай ч нэ сайн хийсэн байна. Яг суралцсан зүйл юу вэ энэ тэмцээнд? Энэчнээс болохоор тэр хүүхдүүдийн жүжиглэл болон ер нь бол ингээд гаргаж байгаа ингээд айгүй тийм үйлдэл байдаг нөгөө тайз нар ингээд гараад татж байгаа амар тийм цоглог юмнуудыг айгүй сурсан. Тэгээд энэчнээс болохоор бас элементээ яаж хийж байгаа элементээ бас айгүй сайн хийж байгааг ингээд харсан. Тэгээд за бэмцэнд хэддэг олон улсын тэмцээнд орж энэ тэмцээний онцлог юу санагдав? Энэ он тэмцээний онцлог анх удаа болж байгаа илүү онцлог байна. Тэгээд Хятадаас, Оросоос, Монголоос хамтдаа илүү онцлог болж байгаа. Тэгээд энэ бас энэ тэмцээнд би ганцаардсан багийн төрөлд орсон. Тэгээд ганцаарсан төрөлд өөрийгөө хангалтайсаа үзүүлсэн гэж үзээд тэгээд нэгт орсон байгаа. Тэгээд манай багийн төрөлд бас орсон байгаа. Орос хүүхдүүдийн одоо энэ техник ур чадвараас минь юуг анзаарав? Орос хүүхдүүдийн гэвэл илүү эрчтэй, илүү чангатай элементүүдээ бүгдээрээ сайн эдгээрээ илүү онцлогтой. Манай Монголын нь болохоор элементүүдээ бүгдээрээ сацаг гэхдээ хөлгөөний хувьд жоохон дутагдaltaй байдаг. Гимнаст дээр хэдэн жил хичээлж байна? Гаргасан том амжилтуудаас яриа. За би аэробик гимнаст хичээлээ 4 жил болж байна. За гаргасан амжилтууд гэвэл би Азийн авраг, Дэлхийн авраг, Корея Опын тэмцээнд оролцсон. Тэгээ Азийн аврагаас хүрэл медаль, Корея Опны 2 хүрэл медальтай. Энэ тэмцээнд ихдээ бид нар 15-аар ирсэн. Маш хөгжилтэй явж ирсэн. Тэгээд айгуу гоё. Тэмцээнд орох, олон улсын тэмцээнд орох ер нь юу нь гоё, илүү гоё дурсамжтай тийм байна. Хамгийн гол нь тэмцээнд ороод өөрийнхөө үзүүлээд харуулад байгаа бүх юмаа дайчлаад Багийнхантайгаа багштайгаа олон өдөр хамт байгаад ингээд тэмцээнд орохоор гоё юу? Гоё. Хөгжилтэй. Үзүүлбэрүүдээр нь хэр хангалттай сайн байсан гэж бодож байна. Одоо улс удахгүй дүн гаргаж шин. бид нар л үзүүлбэрүүдээ өөрийнхөө сэтгэлд хүрэхээр хийсэн. Маш сайн хийсэн л гэж бодож байна. Мөрөөдөл нь юу вэ? Степан Сайн тамирчин бол. миний өрөөдөл алдартай дэлхийд нэрээ гаргасан тамирчин болно.